Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал тусан үйл явдлыг томилон хүргэе. Оросын холбооны улсын цэргүүд Покровск хотод байгаа. За тус цэрэгтэй холбоотой мэдээллийг Украины талаас дамжуулж байна. Хөнгөн байлдааны хэрэгслэр тус хотыг эзлэхийг оролцсон байна. За гэвч бол буцаж хурсан гэж мэдэгдэж байна. Украины цэрэг Покровск хотод 300 орчим Оросын цэрэг байгаа. За тэд хойд хэсгүүдэд хүрсэн хотыг хамгаалж байгаа үлдсэн цэргүүдийг бүслэхийг оролдож байна гэж мэдэгдсэн. Оросын холбооны улс Покровскийг авахыг жил гаруй хугацаанд оролдож байгаа. Учир нь энэхүү хот нь стратегийн чухал ач холбогдол бүхий хот бөгөөд энэ хотыг эзлэн авсан тохиолдолд Оросын холбооны улсын цэргийн хүч Донецк руу нэвтэрч үйл ажиллагаа явуулах боломжтой болох юм. За энэ хот бол ихээхэн эвдэрч сүүтэрсэн байдалтай байна. Хот эзлэгдэх юм бол 2024 оны 2 дугаар сард Авдеевка хотыг эзэлж авснаас хойш Оросын холбооны улсад цэргийн томоохон ялалт болохоор байгаа. За Покровск руу хийсэн тавшилт нь мөн зуны давталгааны дараа болж байгаа томоохон хэмжээний давталгаа болж байна. Оросын тал бол өмнө нь жижиг хэцүүхэн газар нутгуудыг эзлэн авахын төлөө ихээхэн тулалдаан хийсэн. За үүний зэрэгцээ Оросын батлан хамгаалахын мөн Оросын хучин Харьков мужийн Купянскигийн зүүн хэсгийг хяналтанд авсан гэж бас мэдэгдэж байна. За мөн Украины томоохон бомб хотолох Одесс руу Оросын холбооны улсын зүгээс нисгэгчгүй онгоцоор товтлсон. За ингэхдээ эрчим хүч тээврийн дэд бүтцэд хохирол учруулсан гэж захирагч Олег Кипр Бэгмар гарагт мэдгдсэн. Дор хаяжныг хүн шархсан олон тооны эрчим хүчний байгууламжинд гал гарсан тухай мэдээлж байна. Москва дараалсан давталгаа явуулж байгаа нь хүйтэн өвлийн саруудын өмнө эрчим хүчнүүдийн төвийг удаа дараа онилж байгаа хэрэг болж байна. За Украины цэргийнхний мэдээснээр Одесс руу хийсэн давталгаа нэг шөнийн дотор 400 гаруй нисгэгчгүй онгоцыг унгаас нь томоохон цохилтын нэг хэсэг болсон байна. За мөн Оросын холбооны улсын шийдвэр гаргалттай холбоотой мэдээллүүд ирж байна. Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров олон нийтийн өмнө харагдахгүй байгаа. За үүнийг барууны хэвлэлүүд тайлбарлахдаа Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путиний талд нийцэхгүй болсон учраас ийхүү харагдахгүй байгаа гэж мэдэгдэж байна. За эдгээр бүх хэвлэл мэдээлэлээр мэдүүлсэн зүйлийг Оросын холбооны улсаас өгөөсгөж байгаа. За энэ бүх мэдээлэл бол туйлын худал гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчд мэдгдсэн. Зохих хэмжээний олон нийтийн арга хэмжээ болоход та бүхэн Сергей Лавровыг харах болно гэж мэдгдсэн байна. Өрөндийн хэвлүүдэд мэдгдсэн мэдээлэлээс үзэхэд Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой Сергей Лавров буцаар ярьсан. За үүний дараа Путин болон Дональд Трампын нарын дээд хэмжээний уулзлыг цуцлсан. За тийм учраас 10 дугаар сараас хойш Сергей Лавров олон нийтийн өмнө харагдаагүй. За өнгөрсөн 7 хоногт Кремльд басан өндөр албан тушаалтнуудын уулзлыг телевизээр нэвтрүүлсэн. За энэ үеэр бол мөн Сергей Лавров харагдаагүй байна. За мөн Лавровыг энэ сарын сүүлээр Өмнөд Африкт болох G20 буюу 20 бүлгийн дээд хэмжээний уулзалт мөн төлөөлөгчөөр оролцохгүй гэж үзэж байна. За учир нь бол ерөнхийдөө Путин бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө Сергей Лавровыг тамилан аливаа дэд хэмжээний уулзалтанд оруулдаг. За энэ удаа бол оролцохгүй байгаа нь бас шижиг таамаглалт төрүүлэх нэгэн шалтгаан болж байна. За Сергей Лавровын хувьд 21 жилийн туршид Оросын холбооны улсын гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа. Путиний засгийн газарт бол хамгийн удаан хугацаанд ажилласан кабинетийн гишүүн болж байгаамаа. За мөн энэ үеэр Украинтай авилгал хэл хавуултай холбоотой асуудлуудаар мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Украины хууль зүйн сайд Хермен Халушенкогийн гэрт мегмар гарагт нэгжлэг хийсэн. За энэ үеэр төрийн өмчит цөмийн хүчин хүчний компани болох Энерго атомтой холбоотой авилгалын хэрэгтэй холбогдуулан мөрдөн байцаалтын хүрээнд энэхүү нэгжлэгийг хийсэн байна. Эрчим хүчний сайд Халушенко мэдээлэлтэй хууль сахиулах байгууллагыг цогц бодтой шудраг мөрдөн байцаалт явуулахад туслагад бүрэн бэлэн байгаа гэдгээ мэдгдсэн. За өчигдөр Украины үндэсний авилгалтай тэмцэх давчаа болон авилгалтай тэмцэх прокурорын газар Энерго атомтой холбоотой 100 сая гаруй долларын хахуул авсан. За мөнгө угаасан хэргийг шижигднийг бол баривчилж мөрдөн байцаалт ажиллагаа явуулж байгаагаа мэдгдсэн. За хэргийн сэжигтнүүдийн дотор дор хаяж ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ойр дотны холбоотой нэгэн хүн байсан гэж үзэж байна. За эрх баригчид мегмар гарагт уг хэрэгтэй холбогдуулан 5 хүнийг баривчилсан байгаа гэсэн ийм мэдээллийг өгч байна. За талууд дан байлдааны үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн хэвээр байна. За ялангуяа Украины Покровск хотыг эзлэн авахын төлөө Оросын холбооны улсын цэргийн хүчнийхэн ихээхэн хүчин чармаалт тавьж ажиллаж байна. За мэдээж их хэрэг Украины улсын зүгээс өөрийн хотыг хамгаалан үлдэхийг хич
хичээж байна. За гэвч бол талуудын давталгаа бол үргэлжилж бие биенийгээ харилцсан одоо сүрсэн байдалтай явагдаж байна. За энэхүү Покровск хотыг хэн гартаа оруулахаас шалтгаалan Донецкийн одоо хувь заяа шийдэгдэх учраас үүн дээр анхаарал тавьж байна. За үүний зэрэгцээ энэхүү дайн байлдаантай холбоотойгоор гол шийдвэр гаргалттай холбоотой Оросын холбооны улсад өөрчлөлт гарч болзошгүй. За мөн Украинд авилгалтай холбоотой асуудлууд дэгдэж байгаа нь дотоодын улс төр бас энэхүү дайн байлдааны үйл ажиллагаанд нөлөөлж байгааг харуулж байгаамаа.